Боржин овогт нямын дуламжав. Миний туулсан амьдралын зарим дурсамж номын хэсгээс. Би тэр суманд 6 сар орчим ажиллаж амьдрахтан сумын захиргааны нарийн бичгийн дарга, цэргийн зан цолтой, ахтай минь хамт цэрэгт байсан цэрэн, баг сургуулийн захирал Чамин, хэсгийн прокурор Хөөт, хоршооны тоо бүртгэгч Гүржав, багш Сайнхүү, Шинжээхүү нартай бусдаас илүү ойр дотн нөхөрлөж байл. Тэд одоо бараг цөмөөр ертөнцийн мөнх усыг үзүүлсэн гинүлээ зайлвал. Жилийн эцсийн тайлан баланс гаргахаар 1954 оны 1-р сард аймгийн төвд очлоо. Хэд хоног тооцоо нийлж, ерөнхий дэвтрэн дүгнэж, гуйлгээ баланс гаргаад тайлан баланс нөхөх гэтэл болдгүй. Тэр үеийн балансын хавсралт маягтуудын тоон үзүүлэлтүүд хоорондоо цөм уялдаатай заавал тэнцэл барьдаг. Нэг л маягтыг буруу нөхвөл бусад бүх маягтын үзүүлэлт бурууддаг ихээхэн ярвигтай ажил байсан. Өөрөөр хэлбэл үнэн зөв гаргасан тайлан баланс нь аж ахуйн байгууллагын бүтэн жилийн үйл ажиллагааны үр дүнг толь шиг харуулдаг сайхан зүйл байсан. Ийм учраас түүнийг үнэн зөв гаргахын тулд урд нь олон жил баланс нөхсөн туршлагатай хүнээр туслуулах хэрэгтэй байл. Тэгэд саксу хочод дамб гэдэг хүнийг гуйлаа. Тэрээр онгороо саксу болохоос биш тэр үедээ чадaltaй сайн ябуу байсан. Түүний 3 өдрийн хоол, арх, тамхиг өөрийн мөнгөөр авч өгч дааж байж баланс нөхүүллээ. Ингэж байж балансан холбогдох газруудад туушаасан юм. Энэ үеэр хоршоодын төв холбооны тайлан бүртгэлийн хэлтсийн орлогч, арга зүйн ухааны ахлах мэрэгжилт нь тухайн үед худалдааны байгууллагын нягтлан бодох бүртгэлийг гаргууд сайн мэддэг. Завхан аймагт намайг дагуулж явсан Чойжилжав манай аймагт иржээ. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн 1953 оны 182 дугаар тогтоол гарч, улс ардын аж ахуйн бүх салбарын ерөнхий, ахлах нягтлан бодогчийн эрх үүргийн тухай шин дүрмийг баталсан бөгөөд ажиллаж байгаа бүх нягтлан бодогчдоос мэргэжлийн анхны аттестатчилсан шалгалтыг авахар зааж, түүний дагуу биднээс шалгалт авахар ирсэн байл. Би уг шалгалтыг амжилттай өгсөн юм. Дарга Нябо хоёртой уулзаж өөрийнхөө суманд шилжүүлж өгөхийг хүслээ. Гэтэл ориг дарга үгээр хөөхөн хуурч займчуулаад хаалгаадгүй юм та. Чойжилжав даргыг хэлж ярьж надад туслаач гэж гуйл. Тэгээд тэр хүн даргатай уулзаж ярилцсны хүчинд түүнийг зөвшөөрүүлж чадажээ. Тэгэхдээ 1954 оны 1-р улирлын баланс гаргасны дараа шилжүүлнэ гэж хэллээ. Богд суманд буцаж очиж ажиллаж байгаад 4-р сарын дундуур ирж 1-р улирлын балансаа тушаачгаад ажлаа хүлээлгэж өгөөд мал мах ид бэлтгэж тушааж байх үеэр өөрийнхөө суманд очсон юм да. Манай сумын анхны хоршооны нягтлан бодогч Дүнгэ гэдэг хүн байгаад аймгийн үйлдвэрчний зөвлөлд ажиллах болж би түүний ажлыг авсан юм. Тэр хүн нягтлан бодогчийн мэрэгжлэр долимхан чадвар муутай учраас ажил нь ихээхэн замбраагүй. Хөтлөгдвөл зохих бүртгэлүүд бараг хөтлөгдөөгүй байл. Би ажил хүлээж авангуудаа тэдгэрийг цэгцлэх гэж хэд хоног сүрхий шаргуу сууж ажилласан юм. Хоршооны дарга пүрэв даваа гэж цэргээс халагдан ирж энэ ажлыг аваад удаагүй алсуур нутгийн хүн учир миний танихгүй хүн байл. Тоо бүртгэгч, мөнгөний нэрв цэгмэд, барааны нэрв ядам, дэлгүүрийн хөдөлгөгч халзан хэмээх хүн. Бас түүхэн эдийн эрхлэгч шар хэмээх бадарч нар цөм миний таньдаг надаас ахмад насны хүмүүс байлаа. За тэгэд би ээжийн дүү наг цэгчинд байх боллоо. Наг цэгч ажаа буюу жаргал маань өөрийнхөө хүү охин хоёр, миний нэг бүсгүй дүү Жавзмаатай хамт амьдардаг байсан юм. Сургуульд орсон хоёр охины гал тоогоог барихаар баг хүүгийн хамт гэрээрээ нүүж ирж өвөлжсөн байна. Тэднийд бас тоо бүртгэгч цэгмэдгаа хамт байдаг байлаа. Ингэж би төрж өссөн унган нутагт тан ирж алб хаших боллоо. Намайг ирснээс хойш хэдхэн хоноод сургуулийн хүүхдүүд тарж, ажаа хүүхдүүдтэйгээ хөдөө гарч цэгмэд бит хоёр үлдлээ.
Бид хоёр хоёулаа эхнэргүй учир гадуур айл хэсэж, үдэшлэг, бүжиг наадам эргүүлж яваад шөнөл гэртээ ирж хоолтой хоолгүй унтаж амарна. Бусад үед гэрийн бараа харахгүй. Манай хоршоо сумын төвөөс 1 км орчим зайтай тэрүүхэндээ буйдхан хуучин сумын том дуган бусад байшин байрладаг. Харин гэрт конторолдог байл. Нилийн зайтай болохоор сумын нам захиргаанаас зориуд ажил гарахгүй бол албаны хүн бараг л ирэхгүй. Захиргааны зарлал морьтой явган нааш цааш явна. Хоршооны дарга байнга шахан багт ажиллаар явах юм уу? Яваагүй үедээ сумын нам захиргааны хурал ээлдэв төрийн ажиллаар захиргаа руу яваад мод ирэхгүй. Тийм учраас хоршооны ажилтан бид хоёр хэдэн хүн ах зах инээ тэрэ гэж ирээл цэрлэх юмгүй. Бараг л захиргаагүй юм шиг хоорондоо тоглож, конторынхаа муу гэрийг нураачих шахам ноцолдож өнждөг байсан. Гэхдээ хүн бүр хариуцсан ажлаа цаг тухайд нь эзэмдэн гүйцэтгэдэг. Ажил салгардуулна гэдэг огтхон ч байхгүй. Ирсэн барааг буулгаж авах, агуулхад оруулж хураах, бэлтгэлийн зүйлийг тээвэрлүүлэх зэрэг ажлыг ихэвчлэн хамтраад хийж гэнэ. Хоорондоо эвдрэлцэж муудалцах гэж байхгүй. Тийм атлаа албан ажлын хувьд эвсэн хувилдах, танил тал харахыг мэдэхгүй. Харин ч бие биедээ зарчимч хатуу шаардлага тавьдаг. Дутагдал гарвал ил шууд хэлж шүүмжилдэг байл. Бид нэг жилиг ийм байдлаар тун сайхан өнгөрүүлсэн явдал одоо ч миний санаанаас гардаггүй юм. Бүгдээрээ нас тогтсон, зарим нь бүр нас хэвээсэн эрчүүд гэхэд мөн ч хөгийн байжд. Миний таньдаг үерхдэг зарим хүн. Заах. Шар чавганцын хонгор гэж лут ороо морь гараад манай сайн гэсэн уурагчд барих гэж оролдож чадахгүй жийл гарав болж байна. Чи хэдэн жил сургууль ажил гэж яваа төсөөрсөн байж магадаггүй. Гэлээч гэсэн чи нэг оролдоод үзэхгүй юу гэж зарим нь хэлж байхад зарим нь. Гэхдээ чамаас өөр барих хүн алгадаа. Чи сайн уурагч хүний хүү. Морь ургалж чаддаг юм бол түүнийг одоо л харуулах хэрэгтэй гэж өөдөж шаардаж байл. Хүмүүсийн ярих нь олон адуун донд бараг ордоггүй, захалж явдаг. Орлооч бултаж гарахтаа гарамгай. Харин хүнийг хүн тогтоох аргагүй шударч зүтгэдэг гэцгээж байл. Би яг бодож яатгийн нэг үзээд алдъя гэж шийдлээ. Сургуульд явхаас өмнө морь ургалах гэж оролдож байсан болоо тэр байх хорхоо хүрээд болдог бай. Энэ тухай найз нөхөддөө хэллээ. Миний энэ үгийг анх сонсоод морь ургалдаг хүрэн халдсан морио унаад уур хувьтайгаан зориуд ирсэн юм. Тэр морио угаасаа уургач морьч биш. Гэхдээ ойр зөөр морь ургалдаг бөөн адуун донд барагтайхан. Харин гарч зүхтаасан адуунд бол 5-10 км-тэй түргэн хөлтэй учраас ер нь хүрдэг морь байсан юм л д. Морио уйж хоноод өглөө нэгдлийн болон өртөөний нээлсэн хэдэн зуун адуу булгаас ус уугаад гарахт нь уургалъя гэж тохирсон юм. Олон адуу өглөө аажуухан орж ирж ус уугаад гарлаа. Адуучид болон өөр зөндөө хүн цугласан байл. За тэр дотор уурга барьсан хүн ч хэд байна. Тэгээ олон хүн адууга бөөгнөж чумих үед нөгөө хонгор морь овоо гарамгай бололт хоёр чихэн сортолцсон дүүхэлзээд за юм л бол гарч тавих гэдэг харагдана. Би уурга нуусгийн бусдаас онцгой духан адуунд ойртож очлоо. Тэд адууга над руу ойртуулан шахаж эхлэхэд хонгор морьч год үсрээд миний ойролцоо газараар дүүлээ ялгарлаа. Би моринд ташуурагч тосгуулан уухс хийлээ. Миний морь уурга чулуудаж хөрхөөц зайд ойрцмогц би уургийнхын язуурын булцунаас баруун гараараа барьж даллан шидтэл. Хувьны жижигхэн гогцоо нарийн хүзүнд нь алдалгүй орж. Унживамор аажимтай хойш хоёр хөл дээрээ хамтаарч суулт хийлээ. Би ч сайн ургач аавынхаа нэр мөн өөрийн нэрийг бодож уурга алдахгүй хичээн татлаа. Санснаас нарийн чихэл зур хүзүүндээ нэг их шударч зүтгэж чаддгүй адуу байж. Би бол адууны толгой олж нарийн хүзүүг алдахгүй уурга чулуудахтан хинээс ч дутахгүй сэтсэн байсан. Харин их шудардаг адууг тогтоохдоо таарах хүн байсан юм л да. Ер нь ороо дагшин эмнэг хангал адуу нарийн чихэл зурн хоолондоо их эмзэг хүч гаргаж зүтгэхтэн муу байдаг. Надаас өмнө тэр морийг уургалах гэж оролдож байсан чаддаггүй хүмүүс бүдүүн хүзүү хар хинхгээр нь уургалж уурга тогтоож чадлагүй чиргэж хулжааж алддаг жигшээснээс биш. Айхтар сүрхий ороо шудардаг морь биш байсан бололтой л. Би хэдэн жил адуу уургалахаас хөндөрсөн учраас ихээхэн төсөөрч бие эмнэгшиж зүрх зэрэг шантарсан байлаа. Ингэж тэр морийг барьж өгснөөр миний хамгийн сүүлчийн морь уургалалт болсон юм. Түүнээс хойш олон жил төв суурин газар сууж албан ажил гэж морь малтай ойртолгүй явсаар сүүлдээ морь уургалах нь байтугай адууны бараа хараад айдаг болгон шиг тийм.
Манай сум 1955 оны Майн баяраар багахан наадам хийж бие тамирын тэмцээнүүдэд явагдаж хэдэн бөх барилддаг юм байна. Манай сумд олигтойхон бөх байх биш. Ядахта аймгийн цолтой ганц бөхч байхгүй газар. Гэтэл тэр наадамд намайг барилд гэж нэр дуудаж шаардаад болдгоо. Би хар багасан барилдаж ноцолдож яваагүй учраас барилдах дургүй л байл. Одоо яа их шахалтаар дээл хувцастайхан гараад очдөг юм байна. Тэгтэл сумын заан цолтой ухаантай шоод гэдэг хүний амд очиж барилдахаар таарч. Шууд очиод зодог шуудгаас нь барайл авлаа. Бид хоёр нэлээн удаа ноцолдлоо. Гэтэл нөгөө хөөрөв сагсуу итгэж чинь лавцаж барьж авангуудаа миний өмдний хоёр талаас базаж аваад эргүүлчихсэн чинь өмд ойдлоор нь зад урагдаад алцаа дэлгэчихэн тэрэ. Би ичиж дургүй хурч энтэй ингэж навширч байгаад яах вэ? Шалавхан унж өгье гэж бодоод дороо албаар сөгдчихлээ. Дахимаа өгтөө. Таач одоо галзуу хүн шиг хамаг ховцоороо хаашаа амтэн бэ гэж хэлээд тэр чигтээ гэртээ харьлаа. Би амьдралдаа ганцхан удаа ингэж барилдах гэж барилдсан ухаантай болж билээ. Түүнээс хойхон залуучуудын явган аялалд Баян-Бүрд сум хүртэл нийт 100 км газар явж хөлөө холгож үйлээ үзлээ. Бас багийн хөдөлмөрчдийн хуралд хоршооныхон тайлан илтгэлийг тавихаар очихтун бэлдсэн илтгэлээ мартаж орхиод явж. Хэдийгээр гол үр дүнгийн тоо баримтаа толгойд хадгалагдаж байвч олон хүний өмнө анх удаа гарч үг хэлэх гэж байгаа болохоор сандарч, тэвдэж, үгээ эвлүүлэн хэлж чадахгүй хөлсөө гоожуулан төгчж байж хэдийн хагас дутуу хэлсэн болоод бодсон юм. Ингэж л хөглж явлаа да. За тэгэд би буу цагаан сумд ажиллаж байхдаа 1954 оны намар Монгол Ардын хувьсгалт намд 6 сарын орлогчоор 1955 оны хавар гишүүнээр тус элссэн юм аа. Монгол Ардын хувьсгалт намын игнэнд багтсан явдал миний амьдралд гарсан том эргэлт байлаа. Гагцхүү Монголын ард түмнийхэн сайн сайхны төлөө гисэн чин санаа үрэлсэн намынхан үзэл бодолд ямар ч үед үнэнч зүтгэж байх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээх болсон дон цаг ямагт баярлаж бахархаж явдаг юм. Эцсийнхэн амьсгалыг хураатлаа намынхан байр суурь үзэл бодолд үнэнч байхаас эрх юм надад байхгүй. Байх ч ёсгүй. Яагаад гэвэл манай нам энэ үзлээсээ хязээж ухрахгүй. Би сумын хоршооныхоо 1955 оны эхний хагас жилийн балансыг гаргаж тушаагаад буцах гэтэл ориг дарга дуудаж уулзаад чамайг хоршоодын холбоонд байцаагчаар дэвшүүлэн ажилуулахаар шийдвэрлэсэн. Тэм учир чи буцаж очиж ажлаа хүлээлгээд үрээд ир. Ажилдаа ор гэл. Тэгэд би энэ шийдвэрийн дагуу аймагт ирж шинэ ажилд орсон юм аа. Намар нь гэрээ нүүлгэж аав ээж ах トゥ нараа аймгийн төвд авчирч сууршуулсан юм. Харин эмэг ээж хүрэг ахынд үлдэж өвөл ирсэн юм л та. Хоршоодын холбоонд ирээд сумдаар явж анхны хоршооны данс бүртгэлийн хөтлөлт, өмч хөрөнгөний зар цуулалт, тооллого, тооцооны байдалтай шалган танилцаж зааварчлах. Тэдгэрийн улирал жилийн тайлан балансыг шалгаж хүлээн авч нэгтгэх. Балансаа гаргаж чадаагүй бодилж байгаа нябо нарт тусалж балансыг гаргалцах. Аймгийн хоршоодын холбооны бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, тээвэрлэгч хэдэн арбан байгууллагуудтай хийх хоорондын тооцооны данс бүртгэлийг хөтөлж, тэдгээр байгууллагатай тооцоо нийлэх хоршоодын холбооны системийн нэгдсэн тайлан баланс гаргалзах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байлаа. Тэр үед зарим нэгтлэн бодогчдын мэдлэг чадвар, ажил хэрэгч чанар нэн доройтсон юм. Тиймээс байгууллагадаа хохирол учруулах явдал нэг биш удаа гарч байлаа. Аймгийн хоршоодын холбооны 1955-аас 56 оны жилийн эцсийн нэгдсэн балансыг ерөнхий Нябогийн хамт Улаанбаатарт ирж гаргалцсан. Сангийн яамны мэрэгжилтэн гонгор гэдэг ахмаг насны хүн шалихгүй жижиг юмар өөнтөглөн баланс хүлээж авахгүй маяглаад түүнтэй маргалдан сайд дүгэрсвэрэн дээр нь орж маргаанаа шийдвэрлүүлж бидний зөв болж байл. Намайг 1955 оны баланс гаргаж 1-р сар гаруй болоод харихад миний хамгийн отхон 7 настай эрэгтэй дүү Улаанбурхан өвчний хүндрэлээс нас орж манайд асар том гар зучирч уй гашуу авчирсан байл. Ийм юм болно гэж хэн бодохвд. Би бол зүудлээчгүй явсан болохоор маш их цочирдан харамсаж, эмгэнэж, хэдэн шүн дэрийн нэвтэртэл уйлж билээ.
Бас нэг хайртай дүүгээ ингэж алдсан юм. Миний овоо төрөнсөн хоёр дүү хоёулаа намайг эзгүй байхад нас барсанд би туйлаас их харамсаж байлаа. Гэвч худлаа л да. Хэд хоног сарын дараа мартагнах юм чинь. Хүн гэдэг ийм л амтан. Тэрвид аймгийн хоршоодын холбооны ажилтан үе тэнгийн насны хэсэг залуус орой ажил тараад юм уу өглөөрт босоод төмөр шайрыг тоглодог байлаа. Заримдаа бараг шүнжин шахам шайрыг шатар даалуу тоглож хонно. Зуны цагт зав чөлөөл гарвал гар бөмбөг тоглоно. Аймгийн 10 жилийн дунд сургуулийн багш ахлах ангийн зарим сурагчид ирж гар бөмбөг тоглодог байсны дотор дүрсгүй хүүхэд мэрсэр байх. Тэд тоглож байгаа бөмбөгөө өшөглөж хөөгө зогтчих. Нэг өдөр тэгж дүрсгүцэн хүүхдийн нэгийг ерөнхийн ябо цэрэнд орж бит хоёр барьж аваад алгадаа явуулчлаа. Гэтэл хэд хоногийн дараа аймгийн захиргааны үүдэнд гардаг зүгийн сонинд бит хоёрыг муухай дүрстэй зурж шоглсон хүүхдээ гаргасан байж билээ. Тэр нь одоогийн төрийн шагналтай яруу найрагч Пүрвсүрэн байсан юм. Бид одоо сайхан харьцаатай явдаг юм л да. Бид харин ажлын цагаар нэгж тоглохгүй. Тийм л нарийн дэг журам сахилахтай байсан юм. 1956 оны 5 сард би Улаанбаатарт ирж худалдааны байгууллагын нэгтлэн бодогчийн мэргэжил дээшлүүлэх 45 хоногийн курст сууж, ерөнхий нэгтлэн бодогчийн үнэмлэх аваад буцлаа. Манай аймгаас 2 хүн ирсний нэг нь зүгээр нэгтлэн бодогч гэсэн үнэмлэх авсан юм. 1957 оны хавар хоршоодын төв холбооны зохион зааварлах боловсон хүчний хэсгийн дарга тогтох гэдэг хүн манай аймагт ажиллаар ирлээ. Тэр томилолтон заасан ажлын зэрэгцээ төв аппаратаа дэвшүүлж ажилуулах Нябо мэргэжилтэй хүн зориуд судалж явжээ. Манай аймгаас гадна хэд хэдэн аймгаар орсон байна. Тогтохгүй надтай уулзаж мэргэжил мэдлэгийн маань сонирхож санал бодлын минь сонссон юм. За ингээд түүнийг буцнаас хойш 10 хоногийн дараа намайг хоршоодын төв холбоонд ажилуулах шийдвэр гарсан юм. Ажлаас нь чөлөөлж яаралтай ирүүл гэсэн цахилгаан ирлээ. Ингэж би ажиллаа өгөөд даргын ГАЗ 67 машинаар нийслэлд хөргүүлсэн юм. Би Баян-Хунгар аймагт сумын анхны хоршооны Нябогоор 2 жил, аймгийн хоршоодын холбоонд байцаагч нэгтлэн бодогчоор 2 жил, бүгд 4 жил ажиллаад төвд шилжсэн. Энэ 4 жилд миний амьдралд хэдийгээр үхэл хагацал тохиолдож, уйгашгүй болж байсан ч өөрийн унган нутаг танил дотны хүмүүс энэ дунд ажиллаж байсан болохоор зугаа цэнгэлтэй сайхан үе байсан юм. Энэ 4 жилд би ажил амьдралын игчим сурч эзэмшсэн юм. Эд хэрэглэгчдийн хоршоодын төв холбоо тайлан бүртгэлийн хилцээний харьяанд шинээр хяналт шалгалтын тасаг байгуулж, харьяа газруудад санхүүгийн баримтын шалгалт хийлгэж байхаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу тасгийг байгуулж, дараагаар нь санхүүгийн хилцээний ахлах мэргэжилтэн жигжид сөрөнг байцаагчаар Ховд Завхан аймгийн хоршоодын холбооны орлогч Нябо байсан Бавуу, Даваа самбуу бид гурвыг томилон ажилуулсан юм. Би энэ дээрээ анхныхаа томилолтоор тайлан бүртгэлийн хилцээний мэргэжилтэн Д гэдэг 40 эрхэм настай хүний хамт Булган аймгийн хоршоодын холбооны ажлыг шалгахаар явлаа. Бид хоёр унааны зардал хэмнэх зорилгоор замын машин дайгдын дашинчлан сум хурж, тэндээсээ мориор явж бүрэг хангад очиод цааш мөн замын машинаар аймаг орлоо. Шалгалт эхлээд 3 хоносны дараагийн өдөр Д3 маань жижүүрийн дэлгүүрийн эрэлт хүсэлтийн дэвтэр авчиж өгнө гэж гараад тэр чигтээ ирэлгүй 3 хоног сураггүй алгууллаа. Биднийг явахын урд өдөр 1-р орлогч дарга дорж готовгой намайг дуудаж Дэг арх уусныг хэлсэн юм. Тэгж архичин гэдгийг урд нь дуулаагүй бол энэ 3 хоногт би айх байсан л та. Тэр бас аймгийн мал тоолгын дүнг нэгтгэж авч ирэх засгийн газрын төлөөлөгчийн давхар томилолттой явсан юм. Аймгийн захиргааны дарга нар мал тоолгын дүнг нэгтгэх болчлоо. Дээтэй ярьж зөвлөх юм гараад байна. Наатаха олооч гэж хоршоодын холбооны дарга лам сүрэн бит хоёроос нэхээ салдаг. Тэд хөөрхий Дэг таньдаг арх уудгийг бас мэддэг байж л дээ. Лам сүрэн бит хоёр хүн амтнаас асуу сургалаад сураг гаргаж чадсангүй. Бид лам сүрэнгийн машинаар аймгийн төвөөр эрж хайж явж жижүүрийн дэлгүүрийн худалдагчийн шаал сохтуу хэвцснийг олж авчирлаа. Худалдагчаас урд нь асуусан боловч мэдэхгүй гэж нуугаад хэлэхгүй байж л дээ. За тэгээд нөгөө Д маань хэд хоног овоо гайгүй байснаа бас л алга болчихлоо. Би шалгалтаа дуусгаж нөгөө нөхрөө олж аваад буцах гэтэл Дэгээс гуанзны хоолны мөнгө зочид буудлын хөлс нэхэгддэг юм байна. Өнөөх чинь төлөх мөнгө юу ч байсангүй.
Хоршоодын холбооноос түүнд хэдэн төгрөг байгууллага хоорондын тооцоогоор олгуулахаар дарга нь Ябо нартай ярьсан чинь хэд хоногийн өмнө 600 төгрөг авсан шүү дээ гэдэг юм байна. Гэхдээ одоо яа их буудлын хөлс хоолны мөнгийг бие төлөөд буцах замын зардлын мөнгийг хоршоодын холбооноос гаргуулan шуудангийн машинаар буцаж ирлээ. Түүнээс би одоо юу авах вэ? Хохироо өнгөрсөн хэрэг. Тэгсэн өнөөх мань ганц үгээр зогссонгүй. Очсон аймаг сум бүрээс урдчилгаа нэрээр мөнгө зээлж архицаар угаад нийтдээ 30 мянган төгрөгийн өртөө болсон байх юм. Гэр орон нь амьдрал нь тартагтай тулсан хөөрхилтэй болсон байлаа. Тийм учраас арга буюу ажлаас нь явуулсан да. Харин ч эрт халах байсан боловч түүнийг архинаас нь гаргаж өөд татаж авах гэж оролдсоор байгаад өөдийг хүргэж гисэн. Энэ хүн уг нь чадaltaй сайн нэгтлэн бодогч. Гэвч тэр ухаанд хүний ёсоор өөрийгөө эзэмдэн захирч чадлагүй арх гэдэг хорт эдэнд хит умбан шунаж бие сэтгэл мэдрэл оюуна түүнд эдлөөснөөс эцэстээ ажилчгүй амьдралчгүй болж эхнэр хүүхэдтэй хаягдчихсан ганцаараа тэнж яваад удлагүй өнгөрсөн дуулдсан. Арх удаг шунан дурладаг хүмүүс үүнээс сургамж авмаар юм байна. Архийг хэр хэмжээгүй хэтрүүлэн хэрэгснийгаа ингэж илэрдэг төгсдөг юм байна л. Би Булган аймгаас ирээд удалгүй хянан шалгах яамны шалгалтанд оролцсон. Дундгой аймагт бараг 2 сар ажилласан. Тэнд манай холбооноос хэд хэдэн хүн оролцсны дотор мөнөөх дэ бас л явсан юм. Шалгалт үндсэндээ дуусаад нэг шин унтаж байтал буу тас гэд олон хүн шуугилдаж гарлаа. Нөгөө дэ бас л алга. Тэрнийг арх хууж согтуу тэнж яваад аль нэг албан газрын манаачид буудуулчих вэ гэж бавуу бит хоёр яаруу санд руу хувцлаад хоршоодын холбооны төв агуулгын манаач тэр гүйж ирлээ. Тэгсэн нөгөө чи юу ч болоогүй тайв. Юун буудуу хаагаар ваа гэтэл манаач цуслангийн айлуудын тэнтэл дугарлаа. Юу болсныг мэдсэнгүй гэж хариуллаа. Бит хоёр буцаа явж байтал нэгтлэн бодогчдын суудаг өрөөний гэрэл асаатай харагдана. Хөтөд хин сууж байдаг үлээ гэж ярилцаад очиж хаалгын тогтчтол гайхалд ондог жижүүрийн дэлгүүрийн худалдагч хаттыг авчирчихсан байцаагаа сууж байдаг юм байна. Нилээн сохтуу. Бид худалдагчийг гэртээ харгиж явуулаад дээг хоёр талаас нь суугдаж бараг чирэг шахам байрандан авчирчвэлээ. Тэгээ бид тэр хятадаас асуувал өчиг мэдүүлэг авч байгаа учраас дүр үзүүлэн сөрдүүлж байж 2 шил арх авчруулж уусан байна. Ийм яахаас ч уцахгүй болсон архичныг маллаж явах гэж бас нэг ажил дээгийн хамт цуг явах бүрд гардаг байл. Шүн буу дугарсан нь арх уусан сохтуу хүмүүс хоорондоо зодолдоод ухаар нь ойролцоо байсан албан газрын манаач хий бууцсан тэр байж л дээ. Бид бас л хөрөнгө ашигласан хүний асуудал шалгасан учраас болгоомж сэрэмжтэй байсан хэрэг. Ер нь шалгалтаар явж байгаад иймэрхүү хүүхэдтэй бас сонор сэрэмжтэй байхаас өөргүй явдал бишгүй гардаг байсныг хэлэх хэрэгтэй. Энэ оны намар намайг Өвөрхангай аймагт ажиллаар явж байхад Баянхонгор аймгийн Их богдын нуруунд хүчтэй газар хөдлөлт болж баахан бужигнан боллоо. Өглөө 11 цагийн үед газар хүчтэй хөдөлж, байшин барилга ганхаж, хаалга цонх савж, конторт байсан бүх хүн гадаа гарч дахин хөдлөх байх гэд эргэж орохгүй удаан хугацаанд гадаа үймэлдэж байж үлээ. Газар эд хөдөлж байх үед нь зогсож суухад толгой эргээд өөрөө хөдлөөд яваад байвал гайгүй байдаг юм байна л. Тэр шин дахиад арай богино буюу богинохон хугацаанд газар хөдлөлөө. Би ганцаар хоршоодын холбооны жижигхэн модон байшинд барилж байсан юм л. Байшингийн нурууны бүдүүн гойлон миний орны дээгүр хөндлөн таарч хэрвээ байшин нурвал тэр мод намайг няцад арж унах байл. Тийм учраас би шөнө босож ороо зайлуулан байшингийн нэг болонд шахаж тавиад хэвтлээ. Тэглээч нойр хөрөхгүй хэд хоног хагас нойртой байсан та. Дорнод аймгийн хоршоодын холбооны ерөнхий Нябо дэвшин өөр аймагт дарга болсон. Орны хүн тавигдаагүй тул намайг очиж тайлан балансыг гаргаж ирээ гэдэг үүрэг өгөгдлөө. За тэгээ би 1958 оны 1-р сард тэнд очив юм. Тэндхийн Нябо нарын бүртгэлийн мэдлэг чадвар Баян хонгорынхныг бадвал ихээхэн доогуур. Баланс тайлангаа бие дааж өөрөө гаргадаг хүн цөөн байлаа. Ийм учраас би юуны өмнө хэд хэдэн сумын анхны хоршооны нэгтлэн балансыг гарган өгч, улмаар хоршоодын холбооны баланс гаргахад зөвхөн Улаанбаатар хотын байгууллагатай тооцоо нийлэх ажлаас бусдыг бэлэн гаргаж, орлогч Нябог дагуулan хотод буцаж ирсэн юм. Тэнд 20 тоноод ирсэн юм. Хотод ирээд тооцоог нийлүүлж дуусган нэгдсэн балансыг гаргаж тушаалаа.
Дараа нь хуршуудын төв холбооны системийн нэгдсэн баланс гаргахаар тайлан бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд системийн ерөнхий нэгтлэн бодогч Шарав дорж Бавуу бид гурав ажилласан юм а. Системийн орлогч, Нябу, бүртгэлийн мэрэгжилтнүүд гэ зөндөө хүн байсаар байхад Шарав доржгаа нэгдсэн баланс гаргахад Бавуу бит хоёроос өөр хүн яагаад ч юм оролцуулдаггүй байл. Ийм байдлаар бид гурав системийн 1957-1958 оны нэгдсэн 2 жилийн тайлан балансыг хамтарч гаргасан юм. Бодвол бит хоёрын бүртгэлийн мэдлэг сайн, юмыг түргэн шуурхай, цэвэр үзэмжтэй хийдэг, бичиг үсгийн чадвар сайтай, бас дуулууртай байдлыг харгалзан ингэж байсан хэрэг байхаа. Энэ нь надад л их хэрэг болсон юм. Намайг хөдөөгөөс 1957 онд шилжиж ирмэгц. Хоршуудын төв холбоо надад нэг өрөө орон сууц өгсөн бөгөөд би байнга хөдөө явдаг байсан болохоор тэр байр гол төлөв эзэнгүй хоосон хэвтдэг байсан. Харин би 1957 оны намар аав, дүү Пүрвжив хоёрыг авчирснаас хойш үргэлж хүнтэй, би ч бэлэн хоол цайтай байдаг болсон юм а. Дүү Пүрвжив дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд худалдааны техникумын Нябугийн ангид ирж орсон юм а. 1958 оны хавар мөн л хянан шалгах яамнаас Өвөр Хангай аймагт хийсэн шалгалтанд Бавуутайгаа хамт дайчлагдсан явлаа. Тэр томоохон групп шалгалтыг тус яамны урлагч сайд хожим миний дараагаар 15 жил ажилласан бүгд нарийнх Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар дэслэгч генерал цул хүртсэн Жамин гой удирдах эхлүүллээ. Бавуу бит хоёр аймгийн хуршуудын холбооны агуулгын нэрв сүүлийн 5-6 жил тооцоог нь бодоогүй хоёр хүний тооцоог барааны нэр төрлөөр бодох ажилд тохон томилогдлоо. Жамин сайд явахдаа "За, та нар шалгалтаа 1 сарын дотор багтаан дуусгана. Би яг 1 сар болоод эргэж ирж дүн гаргана" гэж үүрэг өгөөд явлаа. Бид хоёр нэр төрлийн төвөр хийх ажилд шамдан орж өдөрт орлогын 500-аас 600, зарлагын 300-аас 400 баримтаа падааны бичигдсэн барааг тусгай бэлтгэж авсан төврийн маягтад нэр төрөл, туу нэг бүрийн болон бүгд үнээр бичлэлт хийж, техникийн асар их чадвар шаарддаг төвхтэй ажлыг хийж байлаа. Төвөрт нэг л тоо буруу бичвэл баримтаа эргэж хайж олж зөвтгөнө гэдэг их хэцүү. Тийм учраас ямар ч алдаагүй зөв түүж бичих зайлшгүй шаардлагатай байдаг юм. Нэг жилд хэдэн мянган падаан бичигдэж, нэг дугаарын падаанд дунджаар 10-аас 100 хоол гаруй нэрийн бараа бичигдсэн байдаг учраас нэг оны баримтыг төвөрлж дуусгад наандаж 7-оос 10 хоног зарцуулж байл. Тэгэд дараа нь төврийн төвөр гэж хийж байж нэгтгэж дүгнэ. Барааг төвөрлөхдөө нэг нэрийн ижил үнэтэй барааг аль болох олон газар давхардуулж бичихгүй хичээнэ. Ингийн тулд төвөр бүрд тийм нэрийн бараа тэнд бичигдсэн гэдгийг цээжилж олох гэж ирэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ ингэж цээжилж чадахгүй бол нөгөө барааныхаа нэрийг ирж олох гэж цаг их алдаад юм л та. Ямар ч төвхтэй ярихтэй байлаа гэсэн хийгээ сурчхаар аянтаа л гарт ороод ирдэг юм. Тэр үед нас залуу юмыг мартаж бодилдөггүй. Ажлын эрч чадвар ийд гялалзаж байсан үе болохоор үннийг хэлэхэд бусад хүнээс хэд дахин илүү хурдан шуурхай ажиллаж байсан да. Тийм учраас ажлын явц тун агцтай байсан хэрэг. Бид хоёр олон жил ажилласан нервийн тооцоог бодохдоо үнэхээр мэрэгжсэн байсан. Тэр үед оронтой хэмнэх нэрээр нэг хүнд хэтэрхий олон нэр төрлийн их хэмжээтэй бараа хариуцуулж, ачаал нь хүндэрснээс юугаач мэдэхгүй хөл толгоогон олохгүй бодилж мөнгө нэж байсан юм. Түүнчлэн чадал муутай залхуу нэгтлэн бодогч нар тооцоог цаг тухайд нь бодохгүй, бодож чадахчгүй байл. Тиймээс дээд чатны байгууллагаас хүн очиж нервийн тооцоог бодож цэгцэлж өгдөг буруу практик тогтсон байлаа. Биднийг баримтаа түүж дуусгах өгч байхад 1 сарын хугацаа өнгөрч шалгалтын дүн гаргахаар Жамин гуйж хурж ирлээ. Тэр шалгалт хийсэн хүн бүрийн ажилтай танилцаад бид хоёрыг удаан цаг муу ашигласан байна гэж зэмлж гарвав. Бид хоёр ч яг нэг их юм хэлсэнгүй. Жаахан тайлбарлах гэж оролдоод хүлээж авахгүй болохоор нь бидний хийж байгаа ажлыг та очиж үзэхгүй юу? Өөрөө хийж байж л ойлгоно доо гэж би хэллээ. Бавуу уурлаж. Бид энэ улстай адил хоёр нарны хооронд ажилласан нэр зүүж яваа биш, хийдгээрээ л хийж байна. Ер нь хэн нэгний тухайн цагт хийгээгүй зүгээр сууж цалингаа авч байсан хүний ажлыг бид хийх ёстой юм уу? Тэгвэл болжгдаг байгаа да гэх агуулгатай үг хэгжүүхөө хэлээ тавьчлаа. Жамингуй нэг ширүүлэх гэснээ байцгаад өөр юм ярьлаа. Маргааш нь өглөө бүр эртээ 7 цаг болж явахад тэр бидний өрөөнд ороод ирлээ. Тэгээ бидний хийж байгаа түүрийг ээлжлэн ажиглаж байгаад. "За хөө, надад маягтаасаа нэгийг түүгээгүй баримтын хамт өгөөтөх.
Бэ жаал баримт түүрэл ятхий гэдэг юм байна. Би бэлдсэн маягтаас нэгийг үдээстэй нэг мемориалын хамт өглөө. Тэрээр бүтэн өдөржин бидэнтэй яг ижил сууж ажиллаад орой болоход орлогын 50-аад баримтыг төвөрлсөн байл. За та 2 өдөртөө хэдэн баримт төвөдгөв? Ер нь жилдээ хэдэн баримт бичигддэг юм гэж байна. Бид бүх хийсэн төврийг авчирч үзүүлээд нэг нэрв жилд орлого зарлагын нийт 10,000 шахан падан бичдэг. Зарим нь нэг падан 100-аас дээш нэрийн бараа бичигддэг юм билээ гэж арай жахан давстай хэлж танилцууллаа. Түүний өөрийн хийсэн төвөрч хагас дутуу бөөн бодлонтой болсон байл. Тэгсэн за та 2 ингэсгээ буудалд очоорой гэж хэлээ гараа явчихд юм байна. Орой биднийг очиход өөрийнх нь байрлаж байгаа том гэрт бүх хүнийг цуглуулад. За та нар ажиллаа дууссан. Маргааш буц. Би энэ 2 залууг дэмий зэмлжээ. Хэн дуртай хүний хийх ажил биш юм байна гэдгийг би өнөөдөр биеэрийн шалгаж үзээд ойлголоо. Лавл наад чиг хүн бүтэн жил оролдооч барахгүй ажил юм. Харин ч энэ 2 залуу их шуурхай даадмаг ажиллаж байгаагаас нэлээд дөхөж байгаа юм байна. Эдгээр өдөртөө 600 баримт төвөрлөлд авч явахад би энэ хоёртой адил өдөржин суугаад 50 хүрэхгүй баримт төвөрлөختөн ихээхэн түнхнэж бодлуулжээ. Асар их бичиг техникийн чадвар шаарддаг нүсэр хүнд ажил юм. Энэ хоёрт өөр хүн нэмж туслуулах гэснээч хэрэггүй. Бодлуулахын нэмэр эднээс өөр хүн чадахчгүй юм байна. Та хоёр эндээ үлдэж дуусгаад буц. Харин тайвширч ажлынхан эрч хүчийг сулруулж болохгүй. Бас яарч байж дутуу дөлмөг хандаж алдаа дутагдал гаргаж болохгүй шүү гэж анхаарууллаа. Хотод очиод томилтоо надаар сунгуулаарай. Мөнгөний хэрэгцээ байвал би очиод танай ажлын газраар чинь явуулъя гэлээ. Жамингийн ажлын нэг онцлог арга барил бол аливаа ажлыг заавал өөрийн болгож, бүрэн ойлгож мэдэж авч байж шийдвэрлэдэг хүн. Түүнийхээ дагууч бид хоёрын ажлын явцыг бэжлэн шалгаж, бидний яриад тайлбарлаад байгаагийн үнэн худлыг тогтоосон хэрэг. Бид хоёр 10 хоногийн дараа ажлаа дуусгаж шийдвэрлүүлсэн юм л да. Хянан шалгах яамны худалдааны хилцэн дарга цэрэнд орж бидэнтэй цуглдаж ажил дуусгалцаад түүний унаж очсон ГАЗ 67 машинаар бид хоёр харин Эрдэнэцуг дайрч үзэж сонирхоод хот руу буцсан юм да. Цэрэнд орж бол манай худалдааны сайн яабу мөн орос хэлний сайн орчуулагч хүн байсан бөгөөд би түүний удирдлаганд хянан шалгахад очиод хэдэн жил ажилласан юм. Чадвар сайтай, нөхөрсөг сайн хүн байсан. Энэчлэн хоршуудын төв холбоонд ажиллаж байхдаа шалгалт, шалган зааварлах ажлаар Архан гай, Завхан, Увс, Баян үлгий, Ховд, Өвөрхан гай, Дорнод, Дорногов, Сүхбаатар, Говьалтай, Баян Хунгар зэрэг аймагуудаар явж олон хоног ажилласан байдаг юм. Эдгээр явалтаар тохиолдсон зарим хөөгтөө ч гэсэн хэлж болох үйл явдлыг цухас дүрдэг. Дорнод аймгийн тусгай худалдааны газрын ажилд шалгалт хийхээр очихдоо Ачааны ГАЗ 69 машинтай явсан юм. Надтай хамт шалгалт хийх Дэбүү гэдэг нөхөр замда би машин барьдаг гэж олоочд худлаа хэлж түүнээс машины нөрүүлийг бараг булаах шахам авч тавихад сандрахта хаазаа нэмтсэн чинь 2-3 км ч явж чадахгүй яах ихийн зураг онхолдож гэдрийг хархан тэрэ. Бид гуруула тэрүүхүү хоронд ухаалтад авч. Нэг мэдхнэ та хоёр амьд уу? Би чинь зүгээр үү гэж жолооч хэлж байгаа дуулт. Гуруула хаалган гойлгон бие биеийн түлхэн чирч гулдарч байж машинаас гарлаа. Сандрахта машин аач унтраасангүй. Мотор асаастай 4 дугуйн сар улцалт эргэж байл. Дээшээ харсан дугуй эргэж байгааг харахад муухай юм бэл. Харин бид гурав эвэрүүл бараг шалбар хаачгүй байдаг юм байна. Энэ нь нэгд арын зайд том модон авдартай юм атсан байсан нь твхтэд бид хөндөй зайд үлдсэн байл. Хоёрт машин хөдлөөд хол явж хүчээ сайн авч чадаагүй хурд багтай байж. Гуравт торох юмгүй ээрэм талд унсан тул машин олон эргэж өнхөрлөгүй зөвхөн гэдрэг хараад тогтсон байснаас л бид ийм байдалтай үлдэж. Мөн бидний аз түшсэн хэрэг үзье. Харин машины дээд бүрхөвчин бардак төмөр нугарч тахиж урд цонхны шил, гадна гэрлийн шил хагарсан байл. Тэгээд дорнодод очиод машинаа засуулж янзлуулахад жолооч хэдэн зуун төгрөг хувьяасан гаргасан юм. Гэтэл нөгөө гол гэмтэн Дэбүү надаас боллоо. Миний буруу гэж буруугаа хүлээж уучлалт гуйгаагүйгээр барахгүй. Улаан мөнгөнийч нэмэр тус болсонгүй жишимчгүй өнгөрдөг юм байна. Тэр итгээд хуваа хичээсэн бусдад их дээрлэхүү, дээрэнгүй зантай, хүний мэсгүй, мэдлэг чадвар муутай. Ялангуяа бичиг үсгийн хувьд бүр муу. Нэрээ чайтайхан зөв бич чаддгүй хачин амтан байгаад их бодлоггүй манайхаас халагдаад явсан юм. Тийм имийг яагаад ч орон нутгаас дэвшүүлэн авчирч төв аппаратанд ажилуулсан бөө мэд.
хэн нэгний арын хаалганы хүн байсан байх. Тэгээд л хөөрхий зээсэн цухуулсан хэрэг биз дээ. Бид төрөл бүрийн мэрэгжлийн 10-аад хүн бүхээгтэй газ 51 машинтай баруун хэдэн аймгаар шалган зааварчлах ажлаар яваад буцахдаа Бавуу Ховд аймгаас авга ахыгаа, би Баян Хонгор аймгаас Томоо ахыгаа аваад Үдэш Яарамгийн шалган бүртгэх товчоон дээр ирлээ. Гэтэл бидний томилолтын үнэмлэхийг шалгаж хүн тоолж тулгаж үзээд 2 хүн илүү явна. Замын зардал төлөөлж торгоно, буулгаж авч үлдээн гэдэг юм байна. Тэгтэл Бавуу түргхэн зур овжин сэргэлэн зайл гаргаж, энэ 2 хүн чинь энэ хүн Алтовооны Малвазын дарга нэр 2 байгаамаа. Бидний шалгалтаар их хэмжээний мөнгө идэж ашигласан хэрэг нь илрээд алдчихгүй тулд авчваа. Маргааш хуулийн байгууллагад нь өгнө гэж нөгөө хоёроосоо нуус маягт шивгэнэн худал хэлж байж хот орж ирэхэр болж байсан. Биднийг ингэж явах үед буюу 1958 оны 11-р сард Намын Төв хорооны бүгд хурал хуралдаж, тэр хурлаар Монголын эд хэрэглэгчдийн хоршоог татан буулгаж, түүний суурин дээр худалдаа бэлтгэлийн байгууллагын систем тогтоолоо. Эд хэрэглэгчдийн хоршоодын төв холбоог худалдаа бэлтгэлийн яам болгон өөрчиллөө. Би худалдаа бэлтгэлийн яамд ажиллах болж, олон нийтийн байгууллагаас төрийн төв байгууллагын албан хаагч боллоо. Мөн бүгд хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Намын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга байсан Дамбын оронд Цэдэн балыг сонгож, Дамбыг 2-р нарийн бичгийн дарга болголоо. Энэ үеэс л нам төрийн удирдлагын хүрээнд хямрал гарч эхэлсэн гэж надад санагддаг юм. Дээрх бүгд хурлаас хойш 4 сарын дараа дахин бүгд хурал хуралдаж, намын удирдлаганд байсан Дамб, Дамдин, Ламчин, Ширэндэв, Сүрэнжав, Самдан нарын зэрэг хүмүүсийг албан ажлаас нь халж огцруулсан явдал үүний нотлогоо болсон юм да. 1959 он бол миний амьдралд шинэ хуудас нээсэн эргэлтийн жил болсон юм. Энэ тухай хойно өгүүлэх болно.